авирт гар болон буух үйлдэлийг хэрхэн яаж гүйцэтгэх вэ гэдэг талаар бүгдээрээ ярьж байна. Үүнийг ярьснаа бол бид нэр 3 цагийн тулгуурыг ашиглан тээврийн эргэсрүү авирт гар болон буух үйлдэлийг хийгээрэй гэж ажилтнаа зөвлөдөг. Гэвч үүнийг хэрхэн яаж зөв дараалтаа гүйцэтгэх вэ гэдэг талаар дутуу авчгаа өгдөг. Яагаад 3 цагийн тулгуурыг ашиглан бууд суух нь чухал вэ гэхээр ажилчид маань тээврийн эргэсрүү авирт гар болон буух үедээ гэмтэх магадлал маш өндөр байдаг. Нийт бүртгэгдэж байгаа гэмтлийн 60-аас 80 орчим хувь нь тээврийн эргэсрүү авирт гар болон буух үед бүртгэгддэг байгаа. Тэгэхээр үүнийг хэдүүлээд хэрхэн яаж зөв үзүүлэх вэ гэдгийг одоо харж авъя. За та тээврийн эргэсрүү авирт гарах болон буух үйлдэлийг хийхдээ үргэж тухайн тээврийн эргэслийн шат гიშгүүрлүү нүрээрээ харсан байх шаардлагатай байдаг. Нуруугаа харуулж ямар нэгэн байдлаар бууд суух үйлдэл хийхийг хоригддог. Энэ маань өөрөө тухайн ажилтан халтарч өдрөх шат гიშгүүрээс унах юм эслэг дагуулж байдаг байгаа. За эдгээр техник хэрэгслүүгээ нүүрээр хараад тухайн тээврийн хэрэгслийн бариуд хэсгээс гар барих бариуд хэсгээс барина 2 гараар барина. Үүний дараа нэг хөл хөндөрж шат гიშгүүрийн эхний гიშгүүр дээр хөл дарна. За үүний дараа хоёр дахь хөлийг зөөж шат гიშгүүрийн тавцан дээр 2 хөл ирсний дараа нэг гар салж бариуд хэсгээс барьсны дараа дараагийн хөл шилжинэ. 2 хөл нэг гიშгүүр дээр ирсний дараа дараагийн гар салж дараагийн барих хэсгээс барина. Буух үйлдэлийг хийхдээ мөн энэ үйлдэлийг эсрэгээр нь гүйцэтгэнэ. 2 хөл бүрэн газарт буусны дараа бариуд хэсгээс гар салах ёстой байгаа. 2 хөл газар буугаагүй байх үед та бариуд хэсгээс гараа салгах юм бол энэ нь 3 цагийн тулгуур биш. Яагаад вэ гэхээр таны хөл магадгүй 2 хөл манд газар ирээгүй юм уу эсвэл нэг гიშгүүр дээр очоогүй байх үед та гараа салгаснаар талтрах магадлал. Ингээд та өөрөө гэмтэх бэртэх магадлал маш өндөр болдог. Тийм учраас 2 хөл газар бүрэн буусны дараа бариуд хэсгээс гарыг салгана. Бариуд хэсгээс гарыг 2 хөл бүрэн газар буугаагүй байх үед бариуд хэсгээс гарыг салгах юм бол энэ маань үсэрсэн гэдэг үйлдэлтэй тооцогдно. Энэ маань өөрөө хориотой байгаа шүү. Үүн дээр манай ажилтнууд маань анхаарч 3 цагийн тулгуурыг зөв ашиглаж буудах үйлдэлийг гүйцэтгэж байгаарай.